Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хууль зөрчин их хэмжээний мөнгө завшсан гэх ерөнхийдөө Алтан уугийн ахлах зөвлөх ганц өх нарын 10 өдрийн хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар авилгатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ. Мөрдөн байцаалтын явцад ганц өх нар нь 13 тэрбум төгрөг хууль зөрчин завшсан байж болзошгүй байгаач мөн энэ хэргийг шалгах хүрээнд ганц өхөн өмгөөлөгч Баасан Доржийг шалгах шаардлагатай гэж үзэн авилгатай тэмцэх газраас Сүхбаатар дүүргийн цагдаа гэлцэд ханджээ. Ингээд тулаг эмбэгт гарсан өчигдөр Аатай уулцсан үзэсгэлэн зарласан дээр гэж байгаа. Үзэсгэлэн зарлаад хэд хонуулаад эмбэгт гаргана гэсэн гэж ярьсан. Миний бодлоо нэлээд удахгүй гэсэн ийм мэдээлэл бас агуулсан байна. Нөгөө тал дээр нөгөө тал гаргадаа. За нэгдүгээр орой Е сайттай уулзаад гэж байгаа. Өмгөөлөл үзэсгэлэн зарлуулж байгаад эмбэгт гаргаж авъя гэж яригдсан. За өчигдөр өнөөдөр хоёр мэдээлэл одоо цацагдсан маш их өнөөдөр үзэсгэлэн зарлаж байгаа юу гэсэн ийм албатай мэдээлэл агуулсан юм байж байгаа. За дараагийн дугаарт. Тэгэхээр энэ одоо хиний бичвүү тийм ээ? Энэ ард нь бичсэн бичвүүд мэдээж энэ урдлынх нь бланкн дээр нь бол яхахгүй Цэ Баасан Дорж гэдэг өмнө бичигдсэн одоо энэ хандсан энэ хэрэгтэй холбогдуулаад баг нуур илч компанид бүсэлт гаргах гэж яагаад бичиг байж байгаа. Тэгээ ард дээр нь бичсэн энэ гараар бичсэн бичгүүдийн дотордлынх нь агуулмжийг харахаар үнэхээр бас манай мөрдөн байцаалтын ажиллагааг тодорхой хэмжээгээр зогсоох гэсэн гэдэг юм уу, саад болох гэсэн. Нөгөө талаар бол одоо Е сайд гэж бичээд байгаа энэ Е сайд нь ямар сайд юм мэдэхгүй. Тэгэхээр энэ ер нь бол сайд гэдэг албан тушаал төрийн өндөр албан тушаал учраас бид нар бол Монгол Улсын эрүүгийн хуулинд заасан холбогдох зүйл ангийн байдаг. Өөрөөр төрийн өндөр албан тушаалын нэр барих гэж. Тэгээ энэ асуудал заагдсанаар ингээд мөрдөн байцаалтын ажиллагаа тодорхой хэмжээгээр саад болгоод байгаа юм биш үү гэсэн ийм үндслээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлцэд шалгуулахаар материалыг нь бол шилжүүлсэн.